Чи заримдаа ингэж боддог. Орчлын ертөнц чамайг үл тоож байна гэж. Хэн ч чамайг ойлгохгүй юм шиг бүх зүйл чимээгүй хоосон. Гэхдээ нэг асуулт байна. Яг үнэндээ энэ чимээгүй байдал үл тоосон хэрэг мөн үү? Эсвэл зүгээр л чиний сэтгэлийн тусгал юм болов? Орчлын ертөнц чиний хэлсэн үгийг биш, чиний хүсэл мөрөөдлөгч биш. Харин чиний дотоод сэтгэлийн байдлыг тусгаж авдаг юм. Хаа нэгтгээс бага наснд чинь чи нэг зүйлийг сэтгэлдээ тээж сурсан байдаг. Сэтгэлээ гаргах аюултай гэдгийг, тусламж гуйх утгагүй гэдгийг, хүчтэй байна гэдэг дуугүй байхыг хэлдэг гэдгийг. Тэгээд чи дасан зогтсон. Бүхний ганцаараа даадаг болсон. Зүгээрээ гэж өөртөө хэлдэг. Үнэндээ зүгээр биш байсан ч өвдөлтөө чимээгүй үрдэг болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам чиний оюун ухаан үүнийг хэвийн зүйл гэж хүлээж авсан. Энэ нь эрүүл учраас биш, харин танил учраас юм. Ингэж л сэтгэлийн шарх ажилтдаг юм. Тэр үргэлж чанга орилдоггүй. Заримдаа шивэндэг. Заримдаа чиний далд ухамсар зуршилт чинь нуугдсан байдаг. Чиний хариу үйлдэл бас нуугддаг. Чи яг хамгийн их холбоо хэрэгтэй үедээ хүмүүсээс холдох тэр мөчөд нуугдсан байдаг. Карл Юнг нэг удаа ингэж хэлсэн. Чи далд ухамсараа ухамсарлах хүртэл тэр чиний амьдралыг удирдна. Чи үүнийг нь хувь тавилан гэж нэрлэнэ гэж. Чи боддоо чиний зүхтаж байгаа зүйл алга болдгоо. Үгүй ээ. Тэр чин хэв маяг болдог. Чи дарсан өвдөлт биес чинь гардггүй. Тэр хүлээдэг. Тэгээд тэр өөр хэлбрээр гарч ирдэг. Харилцаанд, стрессэнд, ганцаардалд хэн ч чамайг ойлгохгүй мэт тэрхүү мэдрэмжинд юм. Яагаад вэ гэвэл чиний мэдрэлийн систем нэг зүйлийг сурсан байдаг. Сул дорой байж болохгүй. Тусламж гуйж болохгүй. Бүхний ганцаараа. Тиймээс туслах хүн байсан ч чи түүнийг түлхдэг. Чи хүсэхгүйдээ биш, харин аюулгүй санагддаг учраас. Тэгээд чи итгэж эхэлдэг, хэн ч намайг ойлгохгүй байна гэд. Би өөрөө бүхнийг хийх ёстой. Би ганцаараа, гэхдээ үнэндээ тэгж сурсан. Карл Юнгийн хэлснээр чамд нэг сүдүр байдаг. Чиний дарсан эмоц, чиний нуусан өвдөлт, чиний хүлээн зөвшөөрөхөөс айдаг тэр хэсэг. Мөн үнэн нь энэ. Чи зарсан зүйлээ устгадаггүй. Чи түүнийг амьдралдаа бүтээдэг юм. Тэгэхээр орчлын ертөнц чамайг шийдэж байгаа юм биш. Тэр чиний сэтгэлийн тусгалыг амьдралд биелэлээ олоход чинь тусалж байгаа. Чиний дуугүй байдал, чиний дарсан мэдрэмж, чиний хэлээгүй өвдөлт. Гэхдээ эндээс бүх зүйл өөрчлөгдөж болно. Чи зүгтаа болоод нүүр тулах үед, чи дарахаа болоод мэдрэх үед, чи зүгээр амьд үлдэхээс өөрийгөө ойлгож их тэрхүү үед эдгэрэл эхэлдэг юм. Амьдрал хэлбэр болохоос эхэлдэггүй. Энэ нь чи өөртөө үнэнч болохоос эхэлдэг юм. Тиймээс магадгүй хэн ч чамайг аврахгүй байгаа юм шиг санагдаж болно. Харин чи өөрийгөө орхисоор л ирсэн. Одоо өөрийгөө сонс. Чи дотроо дарсаар байсан тэр бүхнийг. Учир нь чиний нүүр тулсан зүйл эдгэрдэг юм. Харин чи дараал байх юм бол энэ нь чиний амьдралыг удирддаг. Нэгэд чи үүнийг ойлгосон тэр мөчөөс эхлээд чиний амьдрал хизээж хуучнаараа байхгүй.